байна уу? Бай сайн байна уу миний дүү. Батбэлгүүн гээд хүүтэй яри. Би байна. За ахын дүү спортын дунд сургууль сурдгуу тийм ээ? Тий. За танаа сургуулийн захиргаанаас шиний дугаарыг авлаа миний дүү. За хичээл ном өндрөө. Өндөр. За би шинээр нэгдэж байгаа энэ спорт гээд одоо шинэ сувгийн телевизээс одоо өөртөө чи холбогдсон байгаа юм. Одоо барилддаг гэлөө миний дүү. Тий, жуда бөхөрсгөө. За дөнгөж эхэлж байгаа одоо анхан шатандаа явж байгаа юм хүү штэ тийм ээ? Тэгээ чиний хүсэл эрмэлзлийг асуусан юм ярилцлага одоо хийх нэвтрүүлэгт одоо өөрөө ч өөрж байгаа юм. Миний хүсэл зорилго. Тий одоо энэ нэвтрүүлэг одоо бүхэл бүтэн телевизийн нэвтрүүлгэлтэй тэгээ азтай хүүхдүүд орохын тэгээд одоо манай ангийн хэдэн хүүхд рүү залгах гэдэг нэг 2 3 дугаар өгсөн тэрний одоо ихнийх рүү нахан залгаж чинь чи боломжтой юу? Одоо юу? Тий одоо ч гэжтэй ер нь бол одоо энэ амралтын өдрүүд зураг авалт нь явагдаад шинэ жилээр 31-нд одоо зурагтаар гарах юм байгаа юм. Боломжтой болно. Тий одоо багасаа мөрөөдсөн үү? Жуда спортыг уу? Ер нь 7 дугаар ингээд цааш тэгэл жуда бүгсэн гэж хэлсэн. За миний дүү чи салтаанд нөгөө сармаа орооно гэдэг мехний талаар одоо юу гэж бодож байна? Тэр мехийг хийж чаддаг хүн хийхгүй бол хийж чадахгүй анх сурж байгаа одоо хүүхдүүд одоо жоохон тийм ангирч юм хүүхдийн гар маань хугалах гэдэг л да. Хүүхдийн гар хугалах салтаагийн задлах гэх мэтчлэн тийм ээ? Салтаагийн задлах. Салтаанд нь нөгөө өмдийн л яриад байна л таах нь. Юу гэж хэлчихээ. Хиний овг нэр чинь юм блэ? Батасаад юм баталгаа. За регистрийн дугаар чи хэллээ. Хагасир 98-28-11. Чи цинкрүү чи. Өндөр. Цинкрүү. Цинкрээ. Тий өмсгөлчин цинкрүү. Юу цинкрүү? Мунжгөөч цинкрүү. Гомогтгоо. Гүй өмсгөлчин одоо өмцдөг өмсгөл байгаа ч тэр чин цинкрүү цагаан уу? Минут одоо юу өөдөөс мама яриад би ч одоо телевизийн хүн байх шүү дээ. Яаж яриад байна? Та өөрөө цинкрүү гэж. Гүй би чиний өмсдөг өмсгөлчин цинкрүү гэдэг чинь чи гэдэг юм. Цагаан. Цагаан юм уу? Гайхалтай. Миний дүү намайг одоо гомо гэдэг юм болоо гэж бодлоо шүү дээ. Гүү. За миний дүү занд нь уу? Ямар уу? Занд нь уу? Яа. Гүй одоо тэмцээнд ороогүй хүний чинь зандан гэж ярьдэн шүү дээ миний дүү. Чи жуудагийн хэллэг мэддэг юм уу? Би зөв зандан биш тий. Улсын тэмцээнд орж ирсэн үү? Тэрний тэмцээнд орж байгаагүй. Улсын тэмцээнд ороогүй хүний чинь зандан гэж ярьдаг байхгүй юу? Одоо жуудаагийнхан миний дүү мэддэггүй юм байна да. Хотын авахт орж ирсэн шүү дээ. Чи тэгвэл зандан биш юу юм байна л да. Банцал юм байна л да. Тэмцээнд олон орохоор банцал гэж нэрлэдэг байхгүй юу? Ховор орохоор зандан гэж нэрлэдэг байхгүй юу? Бас хэллэг нэг сонин шүү дээ миний дүү. За миний дүүдгийн сэтгэл нь юу хэр хөдөлж гинөө ээж аав нь одоо баярлах бах та нэг өдрийн тамирчны нэг өдрөөгөө нэвтрүүлэгт оруулах тийм ээ. Тэгнэ. За би чамаас нэг 2 асуулт асууя. Чи энэ 2 асуултанд амжилттай хариулах ёстой шүү. Заа юу. За тэгэхээр 1970 онд жуда бөхөөр цинкер цагаан өмсгөлтэй одоо цинкер тал нь бол Япон, цагаан тал нь Герман хоёр талын бүх барилдаж гинэ. Цагаан өмсгөлтэй Герман бүх салтаар нь одоо сармаа ороогоод мих ороход өөдөөс нь ямар хариу мих хийж одоо ялсан бэ? Тэр бол бааргүй мих хийсэн. Өөдөөс нь хариу мих нь хийхэд ерөөсөө 1 секундын дотор хийсэн юм мих байгаа. Ямар нүүрний урдаас авах юм болоо? Маш зөв байна минь зөв хариуллаа. За дараагийн асуултанд орцгоё. За ахын дүү цаанаасаа тусламж гуйж болно шүү. За гэхдээ яг ангийнхаа хүүхдүүдээс тусламж гуйгаараа багшаасаа асууж болохгүй шүү. За юу. За ангийнхаа За заамдж байгаад үүрээд унгааж байгаа байхгүй юу? Тэнгэрийн бис авч байгаа тий. За тэгээд санамсаргүй нүүрэн дээр нь дэвсцсэн юм байна л да. Энэ тохиолдолд одоо ямар үнэлгээ алддаг вэ? Торгуул нь яаж ирдэг вэ? Нүүрэн дээр нь дэвсцсэн улаан нүүрэн дээр нь. Нүүрэн дээр нь дэвсэх юм уу те? Яг санаатай юм уу санаандгүй юм уу? Ер нь бол санаандгүй л те. Тэгтээ бол одоо нүүрэн дээр нь яг таг гэж дэвсцсэн байгаа. Одоо үүрээд унжаах та. Шүүгчийн тохионы ард юм уу урд юм уу? Ер нь шүүгч бол харсан яг урд нь. Урд нь юм уу? Тий. Тэгвэл одоо торгуулах л байх та. За маш сайн байна. За дараагийн асуулт миний дүү. За. Хоёр эрэгтэй эмэгтэй хоёр хүн бол хоорондоо одоо үерхдэг одоо яг гэрлэгтэрээ тулсан байгаа юм. Гэтэл нэг гоё биетэй эмэгтэй хүн эрэгтэй рүү нь одоо хандарсан байгаа юм. Энэ нөхцөл гэр бүл салахад одоо альнийхэн зөв бэ? Ямар шийдвэр гаргавал зүгээр вэ? Эрэгтэйгийнхэн боруул та. Ааха. Яг гоо тэгээд эмэгтэйдээ тэгээд юм хайр бол нөгөө хайр толт юм талахгүй гэж. За зөв байна ахын дүү. За дараагийн асуултанд орцгоё. Тэгээд би биэнд хайр гонигтэй байгаа юм шиг тийм шүү. Тийм шүү дээ. Ер нь бол те. Ядж яхад тэр эмэгтэй жирэмсэн гэж байгаа байхгүй юу? Оо, жирэмсэн.
Тий, эхнэрийн жирэмсэн ийм нөхцөл тэгээд салах уу яах уу миний дөө? Ийм нөхцөлөөр салчихгүй. Хүүхдийн төрөлсөн мөн төрөөд нэг 2-3 таа цуг байхгүй болохгүй шүү дээ. За дараагийн асуулт асууя. За ингээд одоо үүрэх мэх гэж байдаг шүү дээ. Одоо нөгөө салтаан доогоос сармаа орох гэж мэх байдаг шүү дээ. Салтаан доогоос сармаа орох. Тэгээ энэ дээр нөгөө салтаа руу нөгөө доош хөл рүү н орохдоо санамсргүй нөгөө нэг хүчтэй юм доош нь ордог уу? Тий. За ингээд санамсргүй орж явахдаа нөгөө нэг имзэг эрэхтнийг гараараа базаад авчээ. Энэ нөхцөлд яах вэ? Базаада. Тий. Шүүх чараагүй бол зүгээр шүү дээ. Шүүх шарсан бол тэгээд саргуулна да. Тэгээ яах шүүх чараагүй. Гэхдээ улаан цайн бол одоо нөгөө хүн өвдөд доороо твхцээд байгаа шүү дээ. Тэгээд тэр нөхцөлд яах вэ? Өгөхгүй. Имзэг эрэхтний одоо бол хаг бодсон юм байгаа миний дөө. Тэгвэл камера шүүж үзлээ. Яаж тий камера шүүж үзсэн. Тэр чинь хоёр гисний камера байгаа шүү дээ. За миний дүү нэг ийм байгаа аахгүй. За эхнэр нь ингэж байгаа аахгүй гэртээ. Гэрлийн байцаагч тог бичих гээд ороод ирлээ. Тэгээ яах вэ? Эхнэр нь цай хийж өгөө гэжсэн чинь нөхөр нь гаднаас ороод ирлээ. Чи юм уу намайг ингэж хуурах гэж гэрлийн байцаагч та хоёрыг би хоёулангийн чин ус руу толгойн дүрж алнаа гэл гэрт бөө хэрүүл болж гинэ. Энэ нөхцөлд чи гэрлийн байцаагч байсан бол учир явдлыг тайлбарлах уу эсвэл зүхтаагаад гарах уу? Учир нь байдлыг нь тайлбарлах хэрэгтэй. За жишээ нь яаж тайлбарлах вэ? Одоо хоёул жишээ нь хийгээд үзье. За би чам руу дайрлаа. Чи юу гэрлийн байцаагч вэ? Чи би чамайг ална. Үгүй тав бочираад ирэх юм аа. Би яаж итгэх юм бэ? Чи миний ихнэртэй хамт байсан. Би ганцаараа би нүдэрээ би хараагүй би итгэхгүй байна. Тэр үедээ тэгээ яахаас юм бол та задлахад яриад явлаа тэгээ задлах тахтаа. За ер нь чи хэр үлсдэг вэ? Одоо оюутан хүмүүсийн хэцүү шүү дээ. Өдрөл жоохон ус. Хулгай хийжсэн үү хулгай? Жоохон махтаа нэг хальт хийжсэн. За тэгээд ах нь дүүдээ хайртай шүү. Тэгээд хоёулаа дараа тэгж байгаа холбогдъё. За ёо. За баяртай. За бай. За эргээ залгаа яагаад. За. Бано. За ахын доо нэвтрүүлэгт орохдоо өөрийнхөө одоо иргэний үнэлгээ авсан уу? Авсан. Иргэний үнэлгээ за ёо. Тэгээ нэг бичгийн цаас. За ёо. Иргэний үнэлгээ цаас. Тэ авчрах юм чи хэлээд байна шүү дээ. Тэгээ нэг барианы шилттэй цөөвөн. Цөөвөн яг тай. Энийг одоо ер нь нэвтрүүлэг явцад хэрэглэх юм байгаа. Зөвхөн ээжийнхээ хайрсан дамбэр. Дамбэр идэм л үү да. Хийн штэ. Хийлгүй дээ. Танаа нохоотой юу? Нохооны нурууны хэсгийн хоёр ширхэг бөөс. Бөөс. Ямар нэвтрүүлгээр ийм авчирдیں۔ Зэрэг миний дүү одоо учрын би ирэхээр чин тайлбарлая. Чи өөрөө тэдрийг одоо идэх юм байгаа юм? Иднэ. Тийм ээ. Тэгээ шинэхэн одоо хүүхдийн баас. Яа. Тэгээ эсийн дос эн чи уураг болдог байхгүй миний дүү? Чанга шүү. Чамд ер нь ямар санагдаж байна? Үгүй ээ уураг морог болчихсон тэгээд өөсөө хүмүүс тэгээд адууны засаамасаа фирмэр гайгүй л бидээ. Тий. Тэгээ миний дүү чи болохоор нохооны засаа идэх юм байгаа. Би юу? Тий. За сайн байна уу төлгөнэ? Пэс мамбо гэд хүнээр тоглолтыг нэвтрүүлгээс ярьж байна. Өдрийн мэнд хүргэе аган дөө. Ахын дэстэ үнэхээр гоё сэтгэлээсээ хариулж байна. Над үнэхээр их таалагдлаа. Тэгээд Заана гэд танаа найз байдаг уу? Байдаг. За Заана гэд найз нь тоглууллаа. Тэгээд Заанад хандаж юу гэж хэлэх вэ? Хэлэх юм байхгүй нөө. За яг хоо Заана би чамаа барьцгүй хавирнаа гэж зүгээр хэлчихээч. Заана аим бүдүүн том бийдэж байгаа. За баяртай ахын дөө. Пэс мамбо нэвтрүүлэг одоо чиний бичлэг тавигдана. Өөдрөг байгаарай. За бай. За.